Монгол үндэстэн түүхэндээ хизээч хариг хүрний иргэшэл, хариг хүрний одоо эзэмшил колон байгаагүй байхгүй. Тэ? Монголчууд бол үеийн үед үүссэн цагаасаа тийм ээ түүх судраа хизэнээс эхэлж мэдсэн. Өнөөдрийг хүртэл бид нар бие даасан тусгаар үнэхээр одоо завхин өөдөө юм өдрөг сайхан юм л хүмүүс, юм ард түмэн. Миний нэр Гэлбэр Харуул Овогтой Балбарын ган хоёг. За Монгол хүн өвөг дээдсгээ түүх, өв соёл энэ юмыг ингээд өөрийнхөө нэр ус овогтойгоо ингэж хамтд нь ярих хүсэлтэй байдаг. За тэгээд энэ үүднээс миний яг одоо удам мөхсаа төрөл гарал гэх юм бол Халгын Цэцэн хаан аймгийн Гонгоржов дайчин байсан хошууны уугуул юм хүн байгаамаа. За тэгээд би Хэнтэн аймгийн Батнар суманд төрөөд Хэнтэн аймгийн Дадал суманд өссөн юм хүн ээ. За би дунд сургуулаа Хэнтэн аймгийнхаа төв Өндөрхаан хоттой төгсөж байлаа. За тэгээд үүний дараа байгалийн ухааны чиглэлээр их сургуульд сурсан. За тэгээд үүний дараа иргэд олон нийтэд ажиллах, олон нийтийн харилцаа, олон нийтийн үйл ажиллагааны чиглэлээр суралцлаа. За тэгээд мэдээлэл сурталчилгааны чиглэлээр суралцлаа. За одоо ингээд амьдралынхаа сүүлийн 25-26 жилд байгаль хамгааллын салбарт ингээд ажиллаж байгаа. Тэгээд энэ байгаль хамгааллын одоо олон зүйлд бас суралцаад ингээд явж байна. За миний хувьд ер нь хөөхд байхасаа юм бичих сонирхолтой дуртай байсан. За зохион бичлэг тиймэрхүү маяг юм нэг. За тэгээд юм их сургууль төгсөөд 1993 оноос ингээд Хэнтэн аймагта төрлөх Дадал суманда би ажиллаж эхэлсэн юм ба. Анх бол Дадал сумынхаа засаг дарга тамгын газарт ингээд ажиллаж эхэлсэн. Төрийн албанд ингээд 2000 он хүртэл 7 жил ажилласан. Тэгээд орон нутагта төрийн албанд ажиллаж эхэлсэн цагаасаа эхлээд ингээд юм бичих сонирхолоо бас оролдож хөгжүүлж эхэлсэн. За ингээд тэр үеийн урагшаа сониндоо янз бүрийн зүйл одоо мэдээ одоо санал бодол бичвэрүүдээ бичиж гаргадаг байлаа. За тэр үед байгаль маагч Адяхуу ах эднэр маань сонд ажиллаж байлаа. Тэгээд энэ бүхэнтэй Аравдан Дашах маань бас тамгын газарт хэвлэл мэдээллийн чиглэлийн ажил хариуцж байлаа. За энэ Хэнтэн аймгийнхаа ингээд хэвлэл мэдээллийн нэр болсон хүмүүстэй бас татан танилцж тэднээс зөвлөгөө дэмжлэг аваад ингээд явж исэн. За ингээд урагшаа сондоо бол энэ 99 он 2000 он хүртэл бас нэлээд идэвхтэй мэдээ материалууд явуулж исэн. За тэгээд сүүлд нь манай Одон тунгалаг дарга маань ингээд энэ Хэнтэн мэдээ сонингоо шинээр гаргаж эхэлсэн байсан. Тэгээд 2010 оны үе юм да. Тэгээ энэ үед Монгол бас ийм сонин хэвлэл сонирхдаг хүний хувьд Одон тунгалаг даргатай бас уулзж танилцаад ярилцж оролдоод ингээд би бас Балбарын ган хоёг ингэж өгүүлв гэдэг нэртэй бас нэг юм болон байдлаар бичсэн юмнуудаа бас олон түмтэйгээ хаваалцсан гэж эхлүүлсэн юм байна. Тэгэд энэ одоо яг Хэнтэн мэдээ сонин энэ Балбарын ган хоёг ингэж өгүүлв гэдэг болон тийм үү энэ маань бол ингээд 15 дахь 16 дахь жилдээ ингээд бас үргэлжлүүлээд явж байна. Юм төгтэй. За яг энэ Хэнтэн мэдээ сониндоо ингээд 2010 оны үеэс хамтарч ажиллаад одоо бичсэн юм нийтлүүлж хуваалцаад ингээд явсан. Бас бичсэн юмнууд маань ингээд компьютер дээр хадгалаатай байж л байгаа л да. Тэгээ ингээд эргээ харахад бол нэг 80 орчим 80 гаруй зүйлийг бол хэвлэж гаргасан байлээ. Тэгээ 80 дугаарт гэдэг юм уу одоо бараг л маань гарсан байна. Сүүлийн 15 жилийн дотор. Ер нь бол бүхэл хүнтэй ингээ ярилцах дуртай тийм ээ өөрийн бодол санаагаа бусдад хэлэх сонирхолтой дуртай байдаг. За түүний л адил
бас л өөрийнхөө бодол санал юмал одоо олон түмтэй хуваалцаж байгаа ийм л хэлбэрл юм л да. Тэгээд за миний хувьд бол одоо бид чинь яг л Монгол улсад одоо өөрчлөл, шинэчлэл, тийм ээ, ардчлал, хүний эрхийг дээдлэх одоо ардчилсан нийгмийг одоо төлөвшүүлэх ийм цаг үед л одоо яг өсөж боожж ажиллаж амьдарч байна. Тэгээ миний гол юм бол одоо яг хүмүүс маань ингээд аливаа зүйлд ил тод нээлттэй шударга одоо хуурам мэхлэлтгүй үнэн бодит байдлаар хандаж аливаа зүйлийг тэгж одоо харж шүүж тунгааж болоосоо гэдэг ийм хүсэл сонирхлоор янз бүрийн асуудлуудад өөрийн бодлоо хуваалцаж илэрхийлдэг. Ер нь тавчтаа хэлэх юм бол одоо эрхчлөө хүний эрх энэ юмыг бол одоо хүн бүхэн бас ойлгож энийг эзэмшиж эдэлж энийг хөгжүүлж бэхжүүлж яваасаа гэдэг үүднээс одоо эрхчлөө ардчлал гэж яригдж байгаа шүү дээ. Одоо дэлхийд дахин л одоо яг энэний төлөө хичээж явж байгаа тийм ээ. Одоо дэлхийн нийтийн хэлээр бол демокраси гэдэг байгаа. Тэг ийм нэмийг л одоо хөгжүүлэхийн төлөө энэнд бас өөрийнхөө хувь нэмэр дуу хоолойгоо одоо гаргаж оруулахын төлөө гэдэг зарчмаар л хандаж явж байгаа юм л да. За одоо ингээд хүмүүс эргээд харуул одоо би янз бүрийн сэдвтэ янз бүрийн төрлийн юмнууд бас бичсэн байдаг л да. Бүр одоо уран зохиолын төрлийн ч юм бас оролдож биччихлээсэн. За тэгээд байгалийн тухай, нийгмийн тухай, хүмүүсийн ухамсар сэтгэхүй одоо бүхэл юмны талаар л бас бодсон сансан юмнуудаа хаваалж бичсэн байгаа юм. За тэгээд ер нь одоо нийгэмд болж байгаа үйл явдал хүмүүсийн үзэл бодол одоо тийм сонирхолтой одоо яриа одоо нийгэмд өрнөж байгаа яриа чиглэл ийм юмнуудыг ингээд бодоод тунгаага явж яхад бас өөрийн бодол төрж байгаа юм л да. Энд чи одоо ийм энэ асуудал ч одоо яг ийм учиртай юм уу? Учир нь юу юм тийм ээ? Одоо ийм байв юунаас болсон гэх мэтэр ингээд хувийн бодол тунгаалт. Энэ ийм байдлаар л ингээд бичиж байгаа юмнууд маань бол энэ гарч ирж байгаа. Би бол яг зөвхөн нэг ийм төрлөөр бичиж энтер гэж бол яг тодорхой дагнаж тэгэхгүй л тийм байхгүй л дээ. Байхгүй. За тэгвэл миний хувьд бол яг залуу үед бол ингээд юу гэдэг бас хувийн бодол гэдэг юм уу ийм нэлээд төлхөө давмгай бичигддэг байсан ийм тал бол бий. Хүн чинь тэгэл амьдралынхаа туршдал юм суралцж л явж байгаа шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед бол аль болох одоо баримт нотлогоо ийм юмнуудыг төшөглөж санал бодлоо хаваалцаж бичиж байгаа. За одоо тодорхой яг Монгол улсад мөрдөгдөж байгаа хуульч гэдэг юм уу эсвэл одоо яг шинжлэх ухаанаар судалсан одоо судлаач нарын та баримт гэх мэт тийм ээ ийм юмнууд дээр бас аль болох одоо холбож юм бичих юм байдал бол бас байгаа. Тий. Тэгэл энэ өргөн хүрээнд бичиж байгаа. За тэгэд яг миний бичиж байгаа юмнуудыг ингээд ажиглавал энэ манай одоо өмнөх нийгэм бол нэлээд тийм зохиомл тийм ээ одоо тийм л нийгэм байлаа л та түүх маань зохиомл байлаа. За тэгэл хүмүүсийн яриа хөөрэ яг чин сэтгэлийн биш тийм ээ. Тэгэл зохиомл байдлаар харилцдаг. За тэгээ бүр монголчууд бидний дунд ч хүртэл ингээд яг аливаа зүйлийг ингээд хустай эрүүл талаас нь ингээд бодож тунгаая гэдэг ийм дадал хөвшил хүртэл ингээд зогсон байдал орчихсон харагдаж байгаа юм. Тэгэхээр ер нь зориуд одоо ингээд олон талаас нь юмыг харж бодож үзвэл ямар байдгийг гэдэг одоо энэ арга барилыг бас хуваалцчихлаа. Юмд хандаж байгаа юм. Тэгэд манай хүмүүс одоо бид нар ч би ч өөрөө адилхан одоо яг л энэ социализмын үед төрж өсөөл гэл ардчил бий болоод энэ
янз бүрийн одоо сорилтуудыг туулаад явж штэ. Тэгээд ингээ харахад нийгэмд болж байгаа үйл явдал одоо тодорхой сэдвээр ингээд хүмүүс ярилцахад шууд л одоо эн чинь тийм тэр чинь тийм одоо ингэдэг тэгдэг гэл нэг юм бодол санаанууд бидэрт ингээл аяндаа байж идэг байхгүй төрөд гарч иж идэг. Одоо энэ бидний сэтгэлгээ гэдэг юм уу одоо нийтлэг одоо монголчуудын маань толгойд оюун санаанд бүрдсэн тийм сэтгэлгээ адилхан байж байгаа байхгүй. Тэрийг ингээд шүүн тунгаад үзэхлээр худлаа их байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр чин юмд ингэж хандаж болдгүй юм байна. Энийг ер нь өөрөөр ориг талаас нь тийм ээ. Яг бодит талаас нь харж үзвэл ямар байдیں۔ Одоо энэ дэлхийд дахин чөлөөт ертөнцийн хүмүүс тийм ээ, эрх чөлөөт хүмүүс ийм асуудлыг яаж ойлгож ярьж боддгийм байна. Гэх мэт юмыг ингэж уйлдаж холбож л бичиг хичээж байгаа. Тэгвэл одоо зүгээр л нэг наад захын жишээнүүд одоо ингээл хүний амьдрал, мөнгө санхүү, хууль эрх зүй одоо нийгмийн асуудлуудын юмыг аваад үзэхэд зүгээр бүр ингээд нэг тийм хэлц үгнүүд баг хэвшмэл хэллэг шиг болцсон хуурамч үг яриад дүүрэн байна. Жишээлбэл одоо би юу гэдэг юм те одоо ажил сайн хийвэл мөнгөтэй болно, баян болно ч гэдэг юм уу. Энэ бол жишээлбэл хуурамч үг яриа байхгүй. Мөнгөтэй болох гэдэг нь ажил хийхээс өөр ойлголт. Тэгээ жишээлбэл яг ижлэхэн ажлыг тийм ээ одоо тодорхой метр талбайг ингээд өдөр тутам ингээд цэвэрлэгчийн ажил байна гэж бодъё л доо. Гэтэл Монголд тийм ажил хийж байгаа хүн сард 800 мянган төгрөгийн цалин авч байхад Солонгос улсад 4 сая төгрөгийн цалин авч байна. Яг тийм ажил. Тэгэхээр тэр хичнээн сайн ажиллаад адилхан хүч гарч байгаа ажил хийж байгаа. Гэхдээ тэр цаадах шалтгаан тийм ээ баян болох шалтгаан үр дүн шал өөр байгаа. Тэгэхээр бид нар нэг иймэрхүү хуурамч үг яриагаар дүүргэж гисэн. Тэгэл энээс болоод бид нар маш их бэрхшээлүүдтэй тулгарч байгаа юм л да юм. Одоо өөр нэг жишээ бол одоо би хамгийн сүүл бичсэн нэг зүйл маань байж байгаа шүү дээ. Хүмүүс ер нь эхэлж үүргээ биелүүлэх ёстой. Тэгжээж ирэх нэх ёстой энэ гэл нийгэмд ийм сэтгэлгээ байж байгаа. Энэ хуурамч сэтгэлгээ байсан. Ирэх гэдэг юм цаасан дээр хуулийн дээр бичигдсэн эрх чөлөөнүүд байд юм байна л. Тэрийг яг баталгаажуулж авсны дараа үүрэг аяндаа дагж үүсдэг. Үүрэг гэдэг бол эрх чөлөөний төлөөс, эрх чөлөөг авж байгаагийн хариу төлөөс байж идэг. Тэгжээж хүнээс үүрэг биелүүлэх дур хүсэл гарч ирж байдаг. Тэрнээс биш эрх байхгүй байхад ямар ч үүрэг байхгүй. Эрэхгүй хүнээс үүрэг нэг хоосон зүйл болж таарж байгаа байхгүй. Энэ бол зүгээр л яг эрүүл нийгмийн эрүүл одоо яг хүний эрх тэгшэрх хангагдсан газарт бол байж идэг хүн хоорондын харилцаанууд байгаа байхгүй. Одоо нийгэм хүний харилцаанууд. Тэгэхээр ийм мэт юм дээр бид нар дандаа ийм хоосон зүйлээр толгойд үүрэгчихсэн. Тэгэл их нийгмийн маань ажиллагаанууд их сорилцууд дээр л тулгарч штэ тэгэл. Ийм л юм байл л. Тэгээ иймэрхүү юмнуудыг одоо бас бичиж хуваалцахыг л зорж байна. Тэгээд өөр одоо өшөө цааш нь ярил их нэттэй штэ. Одоо ингээл иргэдтэй уулзаал ингээд асуудлаа шийдэх гээл ингээд нийгэмд байгаа амьдралын асуудлаа шийдэх гэхэл одоо бид нар мэдгүй бүх юм дээрээсээ гэл ярьж байгаа. Бүх юм дээрээсээ штэ би яагаад ч нэмэргүй. Бид нарт одоо ямар ч одоо эрх мэдэл хаалга дарга нар бүхнийг мэддэг гэл. Энэ бүх яриа бол нөгөө л хуурамч сэтгэлгээ хоосон ярианы л хэлбэрүүд байгаа байхгүй. Бид нар яг тэр хэлээд байгаа тийм ээ. Бүх одоо манай нийгэм чинь арчилсан хүний эрхийг дэдэлсэн нийгэм байгаа байхгүй. Одоо үндсэн хууль бус хуулиудад маань хэрвээ яг ингээд өөртөө баримтжуулаад баталгаажуулаад авчих юм бол маш их эрх чөлөө эрх мэдэл байж байгаа. Засгийн бүх эрхээ одоо бид нар өөрсдөө шийдэж болж байна тийм ээ. Газар нутаг байгалийн баялаг ард түмэн одоо иргэд эрхээ олж авбал өөрсдөө шийдэж болж болох л байхгүй. Гэтэл энэ мэтийн ойлголт байхгүй, энэ мэтийн эрх эрхээ аваагүй учраас тэр тэгэл ийм хоосон яриар бол би энийхээ амыг хааж байгаа шүү дээ. Өө яагаач нэмэргүй. Одоо энэ авилгал бол яагаач нэмэргүй ч гэж ашиг тийм ээ. Нэг иймэрхүү. Тэгэхээр ийм юмнуудад бол одоо хүн аливаа юмд яг бодитоор эрүүлэр хандж бодож ойлгож хэлбэл өөр л болох учиртай л байна л да. За ингэж хэлж байгаа
яг талархалтай байна гэлээ. Тэгээд би яг ер нь бол тийм сүрхий гэж одоо хэлж мэдэхгүй. Тэгэхдээ би бол ямар ч байсан төрж өссөн нутаг, хинтээ нутаг одоо миний хайрт хинтийчүүд, миний төрөл тийм ээ, миний ах дүү нар одоо дэлхийн хүн төрлөختөн дотроос хамгийн түрүүнд л одоо миний судсаар урсж байгаа цус тийм ээ, бүх өв соёл хамгийн ойр холбоотой хүмүүс л миний нутгийнхан. Тэгээ энэ хүмүүстэйгээ хуваалцаж явъя гэж бодоод ингээл хинтийн мэдээ сонноос сонтойгол би явж ийн л та. Би одоо нэг их ингээл лайв чин одоо пэйж чин одоо юу гэдэг тийм юмыг бол яг одоохондоо хичээхгүй байгаа. Би яагаад гэвэл бас нэлээд бас өөрийгөө бас хөгжүүлж байгаа л тэр алхмууд руу бас улс орны хэмжээний ч гэдэг юм уу яг зүйтэй баг. Одоо ингээд өөрөө сайн одоо хөгжиж юмыг одоо илүү бүртээ суртаа мэдхгүй бол одоо тэгэл сүр сар хийсэн юм одоо ингээл лайв маяг хийгээд байвал бас дибэл гэж бодож байгаа юм л та. Тэгээ би яг хинтийн нутгийнхаа хамгийн ойр ихтгэлд ах дүү нартайгаа элен далангуу одоо би хар залуугаас л юм хаваалцал явж байгаа маань юм. Тэгээ яг юм бичгэд бол тааж сэтгүүлч хүн тийм ээ бүхэн л одоо А Б үсгээсээ л эхлээл одоо ингээд суралцаад явж байгаа шүү дээ. Одоо цагаан толгой 1-р ангиас хойш. Тэгээ мэдээж бол хувь хүний бас чадвар тийм ээ сонирхол авяас бол байдаг бах. Би миний хувьд бол яг ямар ч байсан монгол хэлээр зөв бичих энэ юмгаа бол бас сургуульд хөөхт байхдаа бол нэлээд хичээж суралцж байсан. За сургуульдаа бол би бас амжилттай сайн суралцж байсан л да. Тэгээд цаашид зүгээр бодож үзэхэд бол юмыг ингээд сайн бодож тунгаах логик үйлдэл холбоог бас ингээд сайн бодож талаас нь юмд хандаж сурах иймэрхүү чадвар бол хүнийг ямар ч хүнийг ингээд хүнд уншууртай сонирхолтой юм бичгэд бол хэрэгтэй л байд юм шиг байна. Тэгээ миний хувьд бол ингээд миний хинтийн нутгийн ах дүү нар анд нөхөд та нар миний бичсэн юмыг одоо яг хэрхэн яаж үнэлдэг би бас нарийн сайн мэдэхгүй байгаа. Хүмүүс бол та бол одоо хэлж ин тийм ээ бас ингээд хүмүүс энэ сонингийн маань уншаад бас энэ таны бичсэн зүйлүүдийг бас сонирхож харж идэм байлээ энэ төргээд ийм сэтгэлдлүүд ийм зүйлүүд бол би бас сонсчлаа юм л та. Тэгээ хүмүүс бас өшөө бас элен далангуу энэ бичиж байгаа зүйлийн талаар надтай шүүл ингээд болж юм болохгүй байна гэх мэтэр ингээд харилцаа үүсгүүл би бүрлэх талархууштай сайхан байна. Тэгээд аль болох нэг хүний хуурч мэхэлсэн тийм ээ хэрэггүй юм бичихгүй яах юмсан л гэдэг тал дээр бол маш их анхаарч хичээлтэй л явж байгаа юм л та. Тэгээ яг яалтчгүй бас бичих дуртай, бичих сонирхолтой хүмүүс гэж бол бас байдаг л та тийм ээ. Одоо энэ ном бичдэг хүмүүс байна тэгэл. Ер нь бол бидний энэ одоо яг өмнөх нийгэмд ингээл маш их шинэ үг хэл нэр томьёо үүссэн байдаг. Тэр бүхнийг харж байхад юм зохиомл нэршлүүд бол их байдаг. Одоо манай өвөг дээд эрт үед нэг ном бичдэг хүмүүсийг бол бичээч л гэдэг байсан баг. Зохиолч гэдэг бол одоо социализм үед л гарч ирсэн нэршил байгаа байхгүй юу? Тэгээ ингээд монгол хэлнийхээ талаас ингээд аваад үзэхэд бол зохиолч гэхлээр бас цаанаасаа зохиодог хүмүүс гэж буу штэ тийм ээ. Тэгэхээр энэ яг гоё үг мөн үү мэдэхгүй болоод байна. Бас нэг онгой маягийн байдаг байхгүй. Манай монгол хэлний зохиолч гэдэг нь худалч гэсэн үг энэ төр. Тэгээ бусад газарт бол бичээч гэж хэлээд байгаа ш ном бичдэг хүмүүсийг писатель тийм ээ. Оросууд жишээлбэл европчууд бол writer гэж хэлээд байгаа юм л та. Тэгээ тэр нь арай илүү оргоор нэрлэж байгаа хэлбэр харагдаж байгаа байхгүй. Тэгээ тийм л юм шиг санагдаж байгаа. Тэгээ энэ бол яг хүн асуудал өөрийн одоо эрх чөлөөгөө зүйтэй хандаж бод сэтгэж байгааг л нэг хэлбэр л тийм. Тэгээс би бол ийм байх ёстой гэж ингээл хүнтэй марах гэж байгаа юм биш. За тий би энэ байгаль хамгааллын ажил хийх одоо энэ ажлынхаа буйнаар гэж хэлнэ л дээ. Тий албан шугамар нэлээд олон газар явсан л та. За би хувийн шугамараар бол би 2 хөрштөл явж байсан. Бусад газруудаар бол дандаа албаны ажиллаар явж байсан. Одоо Африкаар, Өмнөд Америк, Хойд Америк,
Австралид, Азийн орнууд төрөөр явж ирсэн л дээ. Тэгээд за та бол ингээд улс орныхоо өнөөгийн байдлын тухай гээд асууж байна тийм ээ. Энэ бол их том, энэ бол одоо агуу сэдв. Тий. Энийг бол мэдээж хүмүүс дэлхий дахинтай харьцуулна. Тэгтээ өөрийнхөө үндэс түүх энэ бүх юм дээрээсээ бас сайн бодох хэрэгтэй. Ийм юмнууд бол их байна. Тэгээ энийг ярихад бол их өргөн сэдв хамрагдах болж ирж байгаа. Тэгээ би зүгээр товчхон одоо бидний цаг ямар мэдгүй бас зарим зүйлээсээ хуваалцсан. Нэгдүгээр бид нар Монгол үндэснийхээ түүх тийм ээ, Монгол үндэснийхээ агуу гайхамшиг бахархал энэ юмудаа илүү ориг болгох хэрэгтэй л юм л да. Одоо бид нар бол хуурамч түүхтэй одоо их хэцүү байна. За тэгээд цаашлаад Монгол улс одоо хүний эрх эрхчлөө тийм ээ, демокраси гэдэг юмыг одоо хэдүүлээ хүн болгон хувь нэмрээ оруулж хөгжүүлж одоо бат бөх болох хэрэгтэй байна. Би яагаад демокраси гэж хэлээд байна вэ гэхээр энэ дэлхийн нийтийн үг байхгүй юу? Монголчууд энийг ардчлал гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд ардчлалаа хөгжүүлэх гэхлээр энэ ардчилсан намын хүн гэж нэг юм бас л хуурамч сэтгэлгээ Монголд яваад идэг байхгүй юу? Тэг ардчилсан одоо тогтолцоо ардчил нам хоёр бол хоёр өөр зүйл. Одоо жишээлбэл ардын нам ардчилсан намаар хоёулаа Монгол улсын демокрасийг хийж байгаа, бүтээж байгаа намууд байхгүй юу? Тэ? Тэгэхээр демокраси гэдэг бол одоо бүх хүмүүсийн бүх намуудын маань одоо гэр орон байж байгаа шүү дээ. Одоо хамт амьдрах нөхцөл маань демокраси байж байгаа. Энийг хөгжүүлэхийн төлөө хүн болгон өшөө хичээх хэрэгтэй. Хэрвээ бид жоохон л эвгүүтвэл тэгэл нэг намын удирдлага тийм ээ. Нэг намын удирдлага гэдэг нэг намын дарангуйлал болдог. Тэгэл улс орны нөхцөл хүндэрдэг. Ийм юмнууд их байна. Тэгэхээр одоо Монгол эх оронд маань хүний эрх хэрэгчлөө бас л хүссэн хэмжээнд биш байна. Хангалттай хэмжээнд биш, сансан хэмжээнд биш. Бас маш экзэгтэй эвгүй байгаа. Энийг одоо жишээлбэл яаж хэдүүлээ бат бөх болгох вэ? Би энийг хайрлж хөндлөж зөөр ойлгодог болох уу? Мэдгүй. Одоо жишээлбэл би бас нэлээд олон зүйлийг ярихаас одоо болгоомжлох байхгүй. Болгоомжилж сууж байгаа шүү дээ. Одоо ингээд би одоо та бүхний өмнө камерын өмнө сууж юм ярьж штэ. Тэгэл би өөрийнхөө үзэл бодлыг нээлттэй чөлөөтэй хэлмээр байж байгаа гэвч болгоомжлох сэтгэл бас байсаар байна. Энэ бол Монгол эх орнд маань энэ хүний эрх тийм ээ демокраси тэгш эрхт байдал хүссэн хэмжээнд биш байгааг л хэлэр штэ. Би одоо ингээд янз бүрийн нийгмээс одоо дарамт доромжлол хариу аавна. Одоо ингээд үзэл болоо чөлөөтэй хэлчихээр. Эн чинь тэгэл Монголд тийм ээ хүний эрх хэрэгчлөөд байдлыг бол амар хөндрүүлж байгаа нөхцөлөд байгаа байхгүй. Тэ. Уул нь би хууль зөрчөөгүй хүнийг одоо санаатай гүтгээгүй байхад бол хүмүүс дайртаад бас дарамжлах бол ёс зүгөө зүйл шүү дээ. Гэтэл манайд ийм зүйл асар их байж байгаа. Тэгэл би энийг ингээл нууц хаяг маягаар тийм ээ гүтгэн дарамжлан харлуулна. Тэрийн нийгэм бол одоо ямар шүүлтүргүүгээр шууд ингээл улам ингээл эргэлдүүлж идэг гэх мэт юм. Энэ бол манай Монгол эх орны маань одоо хамгийн хүнд асуудал байхгүй юу? Одоо бид нар улс орноо хүчрхэгжүүлэх гэвэл нэгдүгээр одоо түүхээ эрүүл саруулаар итгэцгэх хэрэгтэй. Хоёрдугаар тэгээд хүн болгон энэ агуу түүхийн үргэлжлэл энийг бүтээх ёстой. Энэ бид хүн болгоны эрхчлөө эрх мэдлээ, эрхчлөөгөө эдэлсэн байх энэ чадвар энэ байдал суурьна гэл гэдэгт л одоо хувь нэмэр оруулах хэрэгтэй юм л да. Би яагаад түүхийг яриад байна гэхээр одоо би өөрийнхөө бас ингээд судалж гэдэг юм уу ингээд олж мэдсэн зүйлүүдээ л одоо холцож л. Энийг хэлэхлээр маш их дайралт надад ирнэ. Энийг би зохиож байгаа юм биш, би анх хэлж байгаа юм биш. Манай шилдэг түүхчид бол хэлж л байгаа. Энэ юу вэ гэвэл Монгол үндэстэн түүхэндээ хизээч харь хүрнэ иргэшэл, харь хүрнэ одоо эзэмшил колон байгаагүй байгаа байхгүй. Тэ? Монголчууд бол үеийн үед үүссэн цагаасаа тийм ээ түүх судраа хизээнээс эхэлж мэдсэн. Өнөөдрийг хүртэл бид нар бие даасан тусгаар үнэхээр одоо завхин нөөдөө юм өдрөг сайхан ийм л хүмүүс, ийм ард түмэн тий. Түүх одоо ингээд
манжийн үеийн түүхийг одоо иргэшээлтэн байсан тийм ээ дарлагдж байсан тэгтэл тэрнээс одоо хин нэгэн одоо аврагч бид нарыг аварж хамгаалсан энэ төр гэж итгэцээ одоо сүүлдээ бид нар ч одоо бараг л өөрснөө бид тааж амьдрч чадахгүй хин нэгний аврал ивэлдээ явах ёстой юм шиг ийм байдлаар одоо хүмүүсийг хуурж мэхэлж энэ бол одоо хүмүүсийн тэр зүрхний гал тийм ээ оюун санааны гал хүч энэ юмыг ингээд мутгсан бууруулсан зүйл шүү дээ. Одоо бид нар өөрсдийнхөө хүчээр өнөөдөр хүртэл Монгол үндэсний хүчээр л явж ирж байгаа. Тэгээ манжийн үед одоо ингээд түүхийн олон ийм үйл явдлууд болсон байдаг. Монгол улсын одоо олон одоо баримт нотлогоотой түүхт үйл явдал тийм ээ зан үйлдэлүүд бол болсон одоо түүхэн баримтууд үлдсэн байж байгаа. Одоо энийг ингээд шүүгээд үзье. Тэрэн дотор бие даасан тусгаар улсын шинж чанартай зүйлүүд нь давмгай байгаа байхгүй юу? Бас бусдын хараад иргэшээлд мэд зүйлүүд ч нөхцлүүд ч бас байж байгаа. Тэгээ бид нар нэгдүгээр тэр давмгай байгаа юм ярих хэвээр. Хоёрдугаар угаасаа Монгол үндэснийхээ төлөө ярих хэвээр. Тэ? Тэр өнөөдрийн нийгэмд ч Монгол улсад маань бие даасан шинж чанарч байна. Бусдын иргэшээлд байгаа юм шиг ч шинж чанарууд байж л байна. Бид нар өнөөдрийн ч гэсэн одоо энэ ийм учраас тийм ээ одоо бие дагаад станцаа барьж чадахгүй, бие дагаад нефть боловсруулах үйлдвэрээ барьж чадахгүй гэх мэт юм дурдал ийм учраас Монгол улс бусдын иргэшээлд бие даасан улс биш гэд 100 жилийн дараа яриул ярина шүү дээ бас л. Тэг болох л байхгүй. Өнөөдөр ч ярьж болно. Тэгэхээр Монгол Монгол улсынхаа төлөө юм ярих хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд ч нөгөөтэйгөр ингээд түүхэнд байхгүй болцсон манж гэж улс байсан уу байсан одоо байхгүй. Тэр яасан бол устдаад мөгсөн. Түүхэнд олон улс үндэстнүүд үүсээд мөгтөг. Монгол үндэстэн үүссэн цагаас өнөөдөр хүртэл мөхөөгүй. Тэр мөгсөн улсын имийг бид нар одоо дүүл гэж ярьж хэнд хэрэгтэй юм. Хэнд ч хэрэггүй. Энэ бол Монгол хүнд бол Монгол үндэстний язгуур ирэх ашиг. Монгол хүнээ тэр зүрхний гал хиймэрт бол харшил юм баггүй. Тийм учраас энийг эрүүл саруулаар нь тэгэл тавьчих хэрэгтэй. Байлгаж хэрэгтэй, өөрчилчих хэрэгтэй. Өнөөдөр одоо бид нарын ингээд бүх шатны сургуульд судалж байгаа түүхийн сургуульчгийн анхдагч нь шүү дээ. Бүгд Монгол улсын түүх гэл нэг 3 бот байж байгаа байхгүй. Энэ номнууд ингээд өнөөдөр тэр тавьж байгаа оны ном гадуур дүүрэн байна. Нэг л уншихад л зохиогч нар нь ингээд Монгол биш хүмүүсийн нэрс байж байгаа байхгүй. Ойлгож байна. Өөр улсын иргэн өөр улс үндэстэн хүмүүсийн нэрс үлж байна. Би танаас нэг юм асууя. Төмөрсөхийн тэгшдэлгэр. Та одоо өвөө элен суланцаа бас баг мэдж болно, мэдгүй байж болно, тийм ээ. Тэднэрийг чинь тийм байсан, ийм байсан, тэрний энэний зарц барлаг байсан гэд өөр хүн зохиогоод яриад бол танд сайхан байх уу? Өвгдөл зохиомоор байвал та зохиох ёстой байгаа үстэй. Таны өвгдээдсэн түүхийг тэр нь таны эрх шүү дээ. Тэ? Би ч адилхан. Би хэдгүй ясаач цааш мэдэхгүй. Гэхдээ би итгэл юу байв гэвэл Алхын цэцэнхэн аймаг тийм ээ бүр цаашлаа их Монгол улс хамаг Монгол аймаг хүннүү гүрэн энэ үеэс энэ удам энэ цус гэн байсан л байхгүй энийг л үргэлжилж штэ бид нар тий эргээд харахад аль ч цаг үед нь бид нар тийм ээ өөртөө итгэлтэй биений хайрлж хүндэлдэг баяртай хөөртэй найрсаг сэргэлэн ийм л ард түмэн ийм л хүмүүс явсан ингээл одоо байж ийм л юм байгаа. Тэгээ иймэрхүү юмнууд бол ингээд өнөөгийн Монгол улс орныхоо төлөө бидний одоо маш их санаа тавьж ярих өөрсдөө өөрчлөх нь бол санагдаж байгаа юм л. Тэгээд бусад эдийн засгийн асуудал тийм ээ гадаад дотоод харилцааны асуудал бол тэгэл иймэрхүү зүйл нь үнэн бодит ориг болчих юм бол аяндаа л өөрчлөгдөн л дээ хүмүүс худлаа ярихаа болно тийм худлаа ярих утгагүй гэдгийг ойлгодог болно. Адгийн наад зах нь монголчуудад байж байгаа нэг том хуурамч сэтгэлгээ бол одоо худалд бол том жижиг гэж байдаггүй гэдэг тийм ээ ийм үг байгаа шүү дээ. Одоо энэ бүх мэрэгдийн сургаал. Жижигч байсан худал, томч байсан худал. Худлал худал. Гэтэл одоо бидний дунд за баг зэргийн зүйл гайгүй штэ гэх маягийн ийм сэтгэхүй суудсан байж штэ. За баг зэрэг хуурч мэхлэх хор одоо бусдад хоргүй бол жоохон худлаа ярих зүгээр штэ ч гэж яах шиг тийм ээ. Энэ чинь тэгэл асар том хуурамч сэтгэхүй шүү дээ бидний толгойд байж байгаа.
А чөлөөт аль энэ дэлхийн нийтэд одоо ингээд бас гайгүй тийм ээ хөгжилтэй гэдэг юм уу ийм улс орны иргэдийн нийтлэг төлөв байдлыг харахад өөр байгаад ирлээ. Худал бол том жижиг ялгаагүй шүү. Жижиг чухал том чухал тийм учраас байж болохгүй зүйл шүү дээ л гэж байгаа юм. Дээд тэнгэрээс заяатай төрсөн бүртчин гооморлын удамд эрхэмсэг Монгол түмэн түүний дотроос язгуурын Монгол угсаатан хан одоо Монгол угсаатны газар нутаг дээр амьдарч тарж төрж байгаа хан хэнтичүүд миний одоо хамгийн ойрын цусан төрөл махан төрөл холбоотон анд нөхөд та бүхэндээ их баярлаа. Сайхан байна та хоёр маань ингээд одоо дөрвөн хааны хоёр байна шүү дээ. Дэлгэр хаан, Өндөр хаан, Мөнх хаан, нэг нэмэр хаан байлаа. Жаргалт хаан ингээд дөрвөн хааны нутгийн хоёр сайхан залуус дүүнер та нартаа их баярлаа. Ирж байгаа 26 онд төлөө бүгдээрээ тэгээд сэтгэл тэнүү амжилт ариун сайхан байцгаая, биенээ хайрлцгаая, хүндэлцгээе. Баярлалаа.